Сайн байцгаана уу? Бүгд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. За, хэдүүлээ ямар хичээл үзэх вэ энэ удаа гэхлээр market буюу эх 7 хоногт хаашаа хөдлөх вэ? За, хамгийн түрүүнд хэдүүлээ алтнаас эхлэе. За, алтан дээр одоо хэдүүлээ сэрээ болон бацерн туслуулаад тамга гарганаа. За, алт бол ерөнхийдөө өсөлттэй байгаа тийм ээ. Энэ бол богино цаг дээр лөв хийгээд унж байгаа ч гэсэн энэ бол одоо bullish pattern үүсчихсэн байгаа. За эндээс одоо хэдүүлээ сэрээгээ зурнаа. За энэ би өмнө хэлжсэн эндээс ийм сэрээ зурагдсан. 1-р цэг, энд 1-р цэг, энд 2-р цэг, энд 3-р цэг. Ийм сэрээ зурагдсан. Эндээс хэдүүлээ сэрээгээ зурнаа. 1-р цэг, энд 2-р цэг, энд 3-р цэг. За энэ сэрээ биднэрт маш гайхалтай сигналуудыг өгч байсан. Одоо өсөөрч байгаа. Цаашдаа ч өгөх болно. Энэ автренд үргэлжилж байгаа тохиолдолд биднэрт хэд хүртэл өсхийн тэр хүртэл энэ сэрээ ер нь ажиллана гэж бодож байгаа. Мэдээж жоохон сэрээнээсээ ингээд гараа явуучвал хэдүүлээ ажиглаад дараагийн хуналт эхлэнгүүт доошоогоо зурагдах сэрээгээ хүлээнэ гэсэн үг. Мөн давхар бактерийн шинжилгээг хараад ярилцаандаа ороод явах нэ. За эндээс ийм сэрээ зурагдсан. За энэ доотлын одоо доод лайн бол биднэрт маш олон гайхалтай сигналуудыг өгч ирсэн. За энэ тэр buy, дахиад buy, энд бас дахиад buy. За юм байна. Одоо биднэрт ямар сигналыг өгч байна вэ? Ойрон цаашдаа хаашаа хөдлөх вэ? Гэхлээр хэдүүлээ эндээс паттернийг давхар хослуулж харъя. За энд бол ийм bullish pattern үүсэж байгаа тийм ээ. За тиймэрхүү bullish pattern үүсэж байгаа. Энэ bullish pattern бол ерөнхийдөө ингээд 3 хүрээд ер нь энэ bullish pattern дуусчихсан. Одоо харин эндээс дахиад нэг хэдүүлээ ингээд харъя. Энд үндсэн хөдөлгөөн явсан байна. Энд үндсэн хөдөлгөөн явсан байна. Эндээс одоо дахиад засварын хөдөлгөөн орж ирж байна. Энэ засварын хөдөлгөөн орж ирж байна. Энэ засварын хөдөлгөөн хаана төгсгөл болох вэ? Одоо хэдүүлээ 2 таамаг байгаа гэсэн үг. Эхнийх нь таамаг нь засварын хөдөлгөөн үргэлжлээд дахиад энэ лайн дээр ирээд энэс дэшээ өснө. Хоёр дахь нь гэвэл эндээс яагаад би эндээс өсөж магадгүй эндээс өсөх магадлал илүү өндөр байна гэж бодож байгаа вэ гэхлээр одоо тайлбарлая. За энэ бол ханшийн медиан лайн тийм ээ, улаан бүс одоо ханшийн яг 50% гэсэн үг шүү дээ. Яг медиан лайн. Энэ медиан лайн маш сайн эсвгүүцлийн бүс болж чадчихсан. Одоо ингээд харалт. За яг энэ хэсэг шүү дээ. За ингээд хэдүүлээ харъя. За энэ эсвгүүцлийн бүс болсон байна. За энэ жоохон сэтэрсэн ч гэсэн маш сайн эсвгүүцлийн бүс болж чадаад шүү дээ. За одоо ишлийн энд дахиад буцаад эсвгүүцлийн бүс болж байна. Эндээс ханш ирээд ойсон. Унж ирээд эндээс ойсон. Эндээс ханш ойсон. Дахиад өссөн. Одоо энд ирээд дахиад байна. Эндээс одоо дахиад нэг байтах. Би эндээс нэг байтай байгаа гэж хэлсэн тийм ээ. Яг эндээс байтай байгаа. Энийг бол хаагаагүй. За тэгээд одоо дараа дахиад нэг бид нэр тийг худалдаж авах одоо боломж нөхцөл бүрдэж байна гэж би харж байгаа. За одоо хэдүүлээ чинь эндээс цагаа жижигрүүлээ. За эндээс дахиад нэг бактерийн зурагдан энэ ч одоо энэ bullish бактери үүсч хар болгоч. Энэ өсдөж. Энэ бактери өсдөж. За
За. Яа тийшэлж үү. Хөдөлж үү. Ягаад хөдлөө тийш тийшээ зөрөөд яваад байна. За энэ буулш битэрнэ. За энэ үндсэн хөдөлгөөн одоо засварын хөдөлгөөн орж ирж байна. Засварын хөдөлгөөн эндээс ойгоод явна. Хоёр дахь таамаг нь юу вэ? Одоо эн чинь нэг юм бактерийн байгаа шүү дээ. Энэ бактери нь ёроолд ирнэ. Ингэж ирэхдээ давхар энэтэй цуг одоо энэ олон удаа шалгасан байгаа энэ ёроол дээр дахиж ирээд эндээс өснө. Ийм хоёр таамаг байна. Миний таамаг гэвэл би алтан дээр нэг одоо энд ирэх юм болвол энд ирээд дахиад нэг саппорт авах юм бол би эндээс нэг удаа баятнаа. Одоо нэмэлтээр худалдаж авах гэсэн үг шүү дээ алтаа. Тэгээд хаа хүртэл харах вэ? Энд ирлээ би алтыг худалдаж авлаа. Stop loss имэйл тавилаа. За мэдээж буцаад rejection үзүүлээд одоо нэг цагийн candle хаагдахад нь би алтыг худалдаж аавна. Тэгээд буцаад хаа хүртэл харж байгаа вэ? Ихлээр гэсэн юм ээ. Эндээс ийм үндсэн хөдөлгөөн явсан. За энэ үндсэн хөдөлгөөний засварын хөдөлгөөн нь одоо орж ирж байна. Тэгэхээр энэ бол ямар ч тач энэ орой дээр энэ орой бол буцаад all time high хийх нь бол тодорхой. Минийх дараагийн TP2 гэвэл энд гэхдээ мэдээж 100% бол биш. Одоо хамгийн ойрын гэвэл за эндээс үндсэн хөдөлгөөн явсан байна. Энэ үндсэн хөдөлгөөн дахиад нэг тийшээ орж ирнэ. За эндээс орсон худалдаж авсан оролдоо энд хаах нэ. Яг энэ орой дээр гэсэн. Энэ орой дээр нөгөөт нь хаана? Ингэж харах нэ. За энд нэг юм сайн эсэргүүцлийн бүс байгаа медиан лайн. Одоо сирений медиан лайн эндээс дахиад нэг орчвол ер нь энэ бактери давхар задарчих юм бол илүү баталгаатай. Тэгээд давхар энэ задраад явчих юм бол энэ том бактери чинь өөрөө сэтэрсэн. Тэгэхээр нэлийн огцон хөдөлгөөн орж ирнэ. Алтан дээр одоо яг энэ шиг ийм том хөдөлгөөн орж ирэх гэдэг шүү дээ. Эсвэл айгүй огцон. Огцон хөдөлгөөн орж ирэх гээд байна гэж харж байгаа. За алтан дээр бол нэг ийм таамаг болон арилжааны санаа байна надад. Энийг засварын хөдөлгөөн гэж харж байгаа. Энэ хэсгийн хөдөлгөөнийг нэг үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. Нэг бол ингэж харж байгаа байх нэ. Алтан дээр ийм таамагтай байна. За би шууд ингэж юугаар нь явчих тийм үү? Өөрийнхөө зурсан дараалалаар нь явчих тийм үү? Нэг бол за ингээл явчих. За дараагийнх нь. За USD Сингапур доллар тэгэхээр. За энэ дэр нэг ийм сэрээ зурагдсан байсан жижиг цаг дээр. За энэ бол тэжүү сигналыг өгч байсан. За эндээс харин сэрээ маань өөрчлөгдөж явсан байх нэ. Эндээс харин шинэ сэрээ зурагдах нөхцөл бүрдэж байна гэж харж байгаа. Жижиг цаг дээр одоо 15 минут дээр гэсэн үг. За тийм ямар сэрээ вэ гэхлээр энэ нэгдүгээр цэг, энэ хоёрдугаар цэг, энэ гуравдугаар цэг, энэ юм. За. Тэгэхээр ингээд одоо үүсч амжаагүй шүү дээ энэ сэрээ. Одоо арай үүсч амжаагүй байна тийм ээ. Тэгэхээр энийг нэг хувиргаад үзнэ. Одоо энэ хүүхэн дээр ингээд харж бодоггүй. Одоо таамаг чинь. За. Яг ингээд яг сайн зурагдаж амжаагүй бол энэ ёроолуудтай сэрийгээ тааруулчихдаг гэсэн. Ингээд ямар тааж ихнийхээ сигналуудыг аваад явж гин гэсэн. Одоо энэ нэгдүгээр цэг чинь энэ нэгдүгээр цэг, энэ хоёрдугаар цэг, энэ гуравдугаар цэг, энэ хоёр хоорондоо огтлцож байна тийм ээ. Яг таарч байна. SP line надад харангуй. Тэгэхээр хамгийн ихэнд
Ингээд сэрээ арай үүс дамжааг бол би ингээд зурчдаг, ингээд тааруулцдаг гэсэн үг. Ингээд налуун таарч штэ. За. Одоо эндээс ч гэсэн одоо яг энэ хэсэг яг зөв налуутай байна гэж харж байна. Тэгэхээр за нэг юм SP line үүсч байна гэж өндөр. За энийг ингээд тэмдэглэж хэрэгтэй. За 20 за. Тэгэхээр одоо хэдүүлээд нь ямар хамаг байна вэ? За энэ магадгүй энийг сэтлээд ороод ирлээ. Доошо сэтэлж орж ирээд энд эхний худалдаа авах бүс байх нэ. Эхний худалдаж авах бүс. За одоо бактерийн шинжилгээгээр хэдүүлээ харъя. За ямар тач автренд бол эхэлчихсэн. Энэ оройг дэшээ эвдсэн. Дэшээ гараад ирсэн. Энд ингээд шинээр lower high үүсгэж байна. Тэгэхээр хэдүүлээ дэшээ харах нэ. USD сангад долларыг дэшээ гэж харж байна. Гэхдээ энэ бол богино цаг дээр тийм ээ. Том цаг дээр бол тренд доошо байгаа, хിവэрэ байгаа. Энэ тэгэхээр их тийм удаан үргэлжлэх өсөлт юу биш үү? Чин low энэ low байгаа. Энэ low-ыг доошо эвдсэн. Тэгэхээр энэ high-ыг эвдэхгүй доошо. Богино цаг дээр ямар тааш ийм сэрээ зурагдсан байх нэ. За ийм байна. Одоо хэдүүлээ тамаг зүгээр тамаг гараад сурахад шүү дээ. Сэрээ шинжилгээ, сэрээ паттерн хоёрыг хослуулад. За Audi GPY. За энэ дээр ямар сэрээ зурагдсан бэ? Хэдүүлээ харъя. За энэ дээр за орсон л. За том цаг дээр харъя. 4 цаг дээр. За 4 цаг дээр ийм сэрээ байна. За эндээс за энэ нэг маш сайн олон удаа шалгасан эсэргүүцлийн бүс байна. SP line байна. 1 2 3 4 5 6 7 баазар байна. За энийг сэтэлж гарч ирсэн. Энийг сэтэлж гарч ирээд энд pullback хийсэн. Энэ буцаад энэ сайн таац чинь буцаад шал болж байна энд. Тэгээд дахиж нэг ирээд дахиад нэг ойсон. Одоо эндээс тийшээ явж байна. Тэгэхээр ер нь Audi GPY өсөлттэй байх нэ 4 цаг дээр. Эсвэл үгүй ямар тааж эндээс нэг эсэргүүцэл авнаа. Ягаад гэвэл энэ чинь SP line үүссэн. Энэ юу чинь алуун маш зүг байгаа болохоор эндээс нэг эсэргүүцэл аваад унах магадлал өндөртэй. Ягаад гэвэл ханш өөрөө яг том тренд чинь өөрөө уушаа. Том тренд нөгөө доошо байгаа шүү дээ. Энэ лөө нэг идсэн. Энэ хай хийж чадаагүй. Тэгэхээр нэг ийм таамаг байна. За дараагийн за энэ TC за CC бот дээр нэгэн дээр л ирчихв. За хамгийн юугаар нь USDC дээр ирчихв. За USDC дээр паттерн шинжилгээ гаргаад явсан. За энэ орой энэ ёрол за ийм энэ бол маш цэвэрхэн паттерн. Маш цэвэрхэн энэ pullback доош. Зүгээр шууд ингээл харагдаж байгаа шүү дээ. Энэ яг эндээс би доошоо гэсэн таамаг нэг оруулж ирсэн юм аа. Энэ дээр яг нэг юм юу зураад эндээс доошоо гэх шинжилгээ оруулж ирсэн Facebook дээр тагд харсан болвол зя эндээс ягаад яг тэр үед ийм байсан байхгүй юу? Ийм яг ингээд үсээ явж ирсэн.
Эндээс би доошоо ийм таамаг гаргаж ирсэн. Яагаад энэ таамагийг гаргасан бэ? За, нэгдүгээр шалтгаан. Энэ бактерийнхаа орой дээр ирж ирсэн. Тааз дээр ирж ирсэн гэсэн. Нэг ирсэн. Хоёр дахь дахиж ирсэн. Унсан. Унахтаа дахиж өсөхдөө энд оройг өвдөж чадаагүй. Энд доошоогоо шинээрлөө үүсгэсэн. Тэгэхээр энээс цаашаа унах магадлал ер нь нэлээд өндөр гэж харж ирсэн. За тэгээд энийг богино цаг дээр би аад үүсэж байна гэж харсан. Энэ үндсэн хөдөлгөөн одоо засварын хөдөлгөөн үндсэн хөдөлгөөн гэж орж ирнэ гэж харсан. За тэгээд эндээс энэ бактери нь үүссэн. Энийг сэтрэхт нь бол шорт орсон. За тэгээд үр дүн болвол одоо ямар байна? Доошоо гоцсон байгаа юм. За одоо эндээс дахиад одоо нэг ийм бактери нь үүссэн байсан. За энийг бол аад гэж байгаа юм аа. Шинэ аад. Том бактери нь задарсан доошоо сэтэлсэн давхрын pullback хийсэн. Pullback хийжлээ. Маш зөвхөн pullback хийсэн. Одоо эндээс уналт. Дахиад уналт. Хаа хүртэл унж болох вэ? Түлээ харъя. Дээр. За дээр ийм сэрээ зурагдсан юм байна. Уушаар. Төлөвчөө. Налуу нь хэрэг байсан юм бол доо. Эндээс дээш ямар тач энд ирээд байхад нь дээш гэж таамаг гаргаж байсан байна. Тэр нь явсан байна. Яагаад эндээс дээшээ таамаг гаргасан ойлгомжтой байгаа үстэй. Энэ сэрэний дээдлийн лайн нь эсрүүцлийн бүс. Энд rejection үзүүлэгт нь чинь буцаад сайн шалуулна дээшээ. Ирж таамаг гаргаж ичээ. Одоо тэгэхээр буцаад унаад хаа хүрэх вэ? Тэгэхээр дахиад нэг энийг ирж шалгаж магадгүй. Энийг ирж шалгах нь төлөө эндээс нэг buy сонирхож болно гэж харах нэ. За энэ Audi Cat гэж байна. За Audi Cat бол за дээр том цаг дээр бол ойлгомжтой шууд доош харагдчихна тийм ээ. За би энэ Audi Cat эндээс доошоо гээд өмнө таамаг гаргаж ирсэн. Таад одоо нөгөө нэг Facebook нөгөө Forex хичээл хуваалцсан руу юугаад орох юм бол би эндээс доошоо таамаг гаргацсан байсан. Одоо тэр маань явж байна. Маань одоо цаашаа хаа хүртэл унах вэ? Тэгэхээр ямар тач тохос ёроол үүсгэх хэмжээний уналт бол орж ирэх байх гэж бодож байгаа. Харин эндээс ажиглаж байгаад ямар бактери үүсэх нь шинээр сэрээ зурагдах нөхцөл юу байна? Сайн харж байгаад ер нь ажиглах нэ. За. Cat JPY эндээс тийш гэсэн таамаг гаргасан байсан байна. Тэр маань явчихж тэгэхээр устгая. За одоо нөгөө нэгний яриад байгаа SP line ч одоо сэрийн өөрчлөлт юм. Хазаацсан бэ. За. Сэрийн хөдөлж. Тэгээд янзлнаач. За. Янзлчихъя, нэг устгачихъя. Жохон тайлий. Байна уу? Нэг тэгшлий уушаар. Тэгшлээд. За. Цаанд нэг ийм SP line байсан байна. Энд тийшээ гарч ирсэн ч гэсэн налуун зүг биш. Энэ сэрэний налуун зүг байна. Тэгэхээр
Энийг бол одоо яг эндээс хүчингү болцсон байна. Яг энэ хүртлээр бол маш сайн сигналыг өгч байжээ. Тэгэхээр за энийг юу ч гэсэн устгах чи. Одоо ямар юу байна вэ? Ер нь хаашаа хөдлөх вэ? За энэ SP line бол sell сигналыг бол үнэхээр сайн өгч чадчихжээ биднэрт. Эндээс нэг юм SP line үүссэн байна гэдээ би тэмдэглээд өгсөн байсан. Эндээс ирээд доош унсан байна. Одоо харин дахиад нэг дэшээ огцсон өсөд гараад ирээд дахиад энэтэйг зуралтаад доошоо нэг цаг дээр харж байгаад нэг юм улаан кандл үүсэх юм болов шууд сэлдэж болох нэ гэж харж байна. Тэгээд сэлийг хаа хүртэл харах вэ? Тэгэхээр хэдүүлээ энэ лайн хүртэл доошоо шорт харж болох нэ. Эндээс ирэнгүүт нь энэ дахиад хэрвээ хүрээд ирэх юм бол эндээс шорт. За тэгээд доошоо нэг ийм энтри байж болох нэ. Pound Singa доллар. За Pound Singa доллар дээр нэг ийм сонирхолтой юм болоод байгаа. Би эндээс нэг ийм сэрээ зурсан. Энийн налуу нь бүр үнэхээр гайхалтай налуутай сэрээ байсан. Одоо ингээд та нар хаалта. Нэг ингээд гоё зөв сэрээг олчих юм бол зүгээр амар гоё сигнал өгдөг байхгүй юу? Одоо энэ хардаа ямар гоё төгс ажиллаж байна. Энэ одоо тэгэхээр биднэрт энд ямар сигнал өгч ирсэн байх нь Pound Singa доллар. За энд ингээд SP line үүслээ. SP line-а татлаа. Эндээс за хамгийн эхлээд одоо энд ихийг хүлээн гэсэн үг байхгүй SP line татаад SP line шалгахтар нь хүлээн гэсэн үг. За энд бол арай баydж амжаагүй яагаад гэвэл SP line дээр ирээгүй. Харин энд шууд бай. Хүрээд ирлээ бай. Эндээс бай. Тэгээд энэ буцаад энэ болон ирж шалгаж байгаа орой хүртлээ хэдүүлээ харах нэ. Тэгээд дараагийн бай хаана вэ? Дараагийн бай. Дахиад нэг ирлээ. Бай. Дахиад нэг ирлээ. Бай. Ийм сигналуудыг өгдөг байх нэ сэрээ. Энэ бол гайхалтай сэрээ болсон. Нэг ашиглаад арилжаагаа хийгээд явж байгаа. Эндээс нэг удаа хүлээж байгаад ирэхэд нь энд бол баайдсан. Одоо энийг бол доошоогоос ингээд орж иртэл нь энд ирэх болгонд нь бай шалгана. Бай шалгаал яваад байна. Энийг ажиллахаа болтер нь би ашиглана гэж бодож байгаа. Pound Singa доллар дээр. За долларын индекс өөрөө яаж байгаа бэлээ? Доошоо уналттай байгаа. За та нар хэрвээ санаж байгаа болвол эндээс би доошоо задраад уннаа гэсэн таамаг гаргачихсан байсан долларын индекс дээр. Тэр таамаг маань одоо хүртэл ажиллаад явж байна. За энэ бактерийн дээдлийн өрөө гайхалтай шорт сигналуудыг өгж байгаа. За долларын индексийг ер нь бол одоо энд нэг юм ад үсэж гин гэж харж байгаа. Бүгэн цаг дээр энэ үндэслэлгэн засварын үндэслэлгэн гээд орж ирэх магадлал өндөртэй. Эндээс юу тааж тэмдэглэлээ давчихъя. Одоо за иймэрхүү. Энийг сэтрэгт нь доошоо сэтрээд ороод ирэхэд нь сэл харах нэ. Ингээд ороод ирэх юм бол сэтрэгт нь стоп оролдоо хийгээд стоп лоссыг энэ орой дээр нь тавиад доошоо шортыг энэ орол хүртэн. За тэрнээс доошоо бүр юм ч юм уу гэдэг. За ямар тааж ихний TP бол энэ орол дээр байх нэ. За бүр томруулж байгаад харах юм бол ингэж бүр хугацаанд ингэж барьж болно. За энэ одоо яадаг шалан бол доо. За ийм шал байгаа юм байна. Энэ рол дээр ирж магадгүй гэхдээ
бол нэлийн урт хугацаанд харилцаж байгаа байна. Тэр болтор ханш яаж өөрчлөгдөж аашаавраа өөрчилж болно. За биткойн. За би шууд ингээл юунд ирээл яваад байгаа шүү. За биткойн дээр шорт орсон байсан. За тэр маань TP арай зөхөөг явж байгаа. Ягаад шорт орсон шалтгаан нь гэвэл ийм паттерн ийм цэвэрхэн паттерн байсан. Энэ чинь шал болж штэ. Энийг сэтэлцэн ситлээд энд pullback хийсэн байх нэ. Энд pullback хийхэд нь тэгээд давхар ад паттерн үүсчихсэн. Доош задардаг паттерн үүсчихсэн. Энд таазан дээр ирээд энэ rejection ийм ойлгомжгүй одоо яг гадаа мэддэггүй candle үүснэ штэ. Энэ ч одоо юу гэж ярьдаг блэ? Эндээс шууд тэр үдэн доош шорт арилжаанд орсон. За тэгээд TP-гээ энэ эсэргүүцлийн бүс одоо энэ K level авахгүй юу? Энэ хүртэл харсан гэсэн үг. Юутай ч хамгийн ихнийх. За энэ маань арай TP аваагүй байгаа. За тийм бах нэ. За pound USD. За pound USD. Энэ бол өсөлттэй нэг ийм сэрээ зурагдсан. 1-р зэг, 2-р зэг, 3-р зэг. Биднэрт ямар сигнал өгч байсан бэ? Ямар сигнал өгч байгаа вэ? Цаашдаа ямар сигнал өгөх вэ? За энд бол биднэрт buy сигналыг өгсөн байна. Тийм ээ. За энэ манай сирэний маань алуу зүг байгаа учраас энд нарчин л одоо бидний одоо дансаа өсгөх яг боломжт гайхалтай сигналыг өгч байгаа цэг шүү дээ. За тэгэхээр богино цаг дээр бол уналт байна. Энэ уналт магадгүй энэ хүртэл өргөжлөөд энэс цаашаа өснө гэсэн таамаг байна. Зүгээр ингээл өргөчээ. За Audi USD заваарсан. Рейнж нь байгаа. За энэ том цаг дээр ямар сэрээ байсан бол дөө. Ямар сэрээ байсан бол дөө. Сэрийг нь устгаж SP line-уудыг аваад үлдсэн байна. За энэ бол бас нэлээд цэвэрхэн одоо энэ харин энийгээ сэтэлж гарч ирээд эндээс өсөлт явуучих юм бол энэ хүртэл өсөх нэ. За евро USD. дээр гэвэл ийм сэрээ байна. Энэ сэрэний налуу үнэхээр зөв төгс налуутай сэрээ. Одоо ингэж харагдаж байгаа шүү дээ манайхаа. Энийг сэтэлсэн pullback биш. Ямар ширгэлцээ байхгүй юм би гоё цэвэрхэн дээр үсгсэн. За 4 цаг дээр эндээс нэг ийм сэрээ зурагдсан. 1-р зэг, 2-р зэг, 3-р зэг. Энэ бас өөрчлөгдөж. Энэ яагаад жоохон зөөгдөө болчих вэ? Сэрээнүүд маань. За эндээс ийм bullish pattern үүсч байсан. Одоо миний таамагч эндээс дээшээ гэж таамаг гаргаж ирсэн шүү дээ. Эндээс дээшээ. Тэгээд би энэ bullish pattern энэ чинь үндсэн хөдөлгөөн. Эний чинь үндсэн хөдөлгөөн. Одоо засварын хөдөлгөөн үндсэн хөдөлгөөн гэж хараад за ер нь эндээс энэ pattern дуусчиж магадгүй гээд энд нэг юм үндсэн хөдөлгөөн явсан, засварын хөдөлгөөн явсан. Хэрвээ энэ үндсэн хөдөлгөөн чинь ийшээгээ орж ирнэ гэх юм бол ингээд ороод ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ паттерныг сэтрэх магадлалтай болчихж байгаа. Тэгэхээр би энэ сэтрэнгүүт нь шууд buy хийсэн гэсэн үг. Оролтоо. Энэ паттерныг сэтрэхт нь оролтоо хийгээд тэгээ stop loss-ыг
энэний оролт ирнэ. Энэний оролт ир тавьсан. Энэ бол байхтай арилжаа болсон. Энэ үзүүлэлгүүн чинь ийш орж ирээ. Тэгээд явж байгаа энэ арилжааг барьсаар байгаа. Энэ орой хүртэл нь бол барина гэж бодож байгаа. Тэгээд юу болох нь харж л бай. За Pound Insti. За Pound Insti дээр төлөө гарна. Том цаг дээр ямар сэрээ зургацсан байна. За ийм сэрээ зургацсан байна. 4 цаг дээр. За 4 цаг дээр бас гайхалтай сигналуудыг өгж байгаа нэг галзуу сэрээ байгаа шүү. За эндээс SP line эхэлж байгаамаа. Бидний нөгөө нэг гайхалтай сигнал өгдөг SP line. Bye. Цаашаа хаа үргэлжлэх юм харж л бай. За одоо доош уналт ороод ирсэн байна тийм ээ. Магадгүй энд ирэхэд нь дахиад bye. Ингээд сигналаа бүтээдэг байх нэ. За Instacart-ыг болж доошоо харж байгаа. Нэг юм флаг маягийн паттерн үүсгээд байгаа. За энэ дээр том цаг дээр сэрээ зурагдсан байна. За энэ дээр бол бас зөвхөн гэж яг хоёр тал руу нэлийн савлгаатай. Гэхдээ сигналыг бол дэжгүй өгч байгаа. Одоо ингээд SP line-ыг хэвлээд ингээд яг сэрээнийхээ налууг болчих юм бол биднэрт ямар сигналыг өгч бай. Дахиад бай. За тэгснээр би энийг яагаад доош унана гэж таамаглаад байгаа вэ гэхлээр энэ ханшийн эсрэгүүцлийн бүс энд дахиад нэг доошоо задардаг паттерн одоо энэ гурвалжин маягийн флаг маягийн паттерн чинь доошоо задардаг паттерн болчих жоох байхгүй. Одоо ингээд шахагдаад байгаа энэ дээдлийнхаа SP line-тай. Энэ тийм байгаас тээ. Энэ SP line шахагдаад байгаа. Энд одоо ингэж жагаад одоо ер нь баг ирэх хоногт бол айгүй доошоо орж ирэх байх гэсэн бодолтой байгаа. Хэрвээ дээшээ энэ задрах юм бол энэ pullback хийгээд энэс дээшээ дараагийн өсөөд хүрэх газар гэвэл энд байх дээ. За USD-г доошоо сэрээ зурагдсан байна. Ямар сигналыг өгч байсан бэ? Биднэрт харъя. За эндээс ийм сэрээ зурагдсан байна. Энэ сэрээний налуу үнэхээр зүг байна. За эндээс short сигнал өгсөн байна. Энд ийм SP line үссэн олон шалгаад унлаа шүү дээ. Олон шалгаад унангууд нь нэг ирээд хоёр ирээд буцагтан шууд short хийх хэрэгтэй. Хэрвээ эндээс нэг ингээ харж агаад энэ дахиад ирсэн бол хэдүүлээ stop loss-ыг ойрхон тавиад тэгээд энэ орол хүртэл ч юм уу ингээд хашиг хийх боломжтой байжээ. За одоо харин биднэрт ямар сигнал өгч байна вэ? Энэ хаашаа хүрэх гээд байна вэ энэ уналт үргэлжлээд энэ 1 2 3 шалгасан SP line дээр ирэх боломжтой. Энээс үргэлжилж өсөөд энэ оройг ивдэхгүйгээр энээс доошоо байж болох нэ. За ийм таамагтай байна. За ингээд цаашаа ярил айгүй их юу байгаа учраас айгүй удаан болох гээд байгаа учраас ноутбук